Зэвсгэн төөрөдлийн иргэн ирсэн хүлцний зэргийн төлөвлөгөө гих хөтөөнийхээ дараагийн бордор болж байна. Бичлэгээс мань мэдээж таад манд лайк болон subscribe дарах хэрэгтэй. Өөр нэг зүйлийг хэлэх юм бол иргэн ирсэн хүлцний зэргийн төлөвлөгөө гүнгийн хүү, умардын элдний домог гих мэд миний ярьж үсэн бүх хийл вебтун цувралууд манга цэгмэн зураг номцыг сайтад байршилсан байгаа учраас та хэд маань ирэхээ сунгаад Монгол орчуулгатай өндөр чанартаар хүлээж авч унших боломжтой. Дээрх энийг нь манайхан баг мэддэг болчихсон учраас өөр нэг зүйлээд авахгүйгээр шууд сурал руу орцгоё. Завын хурдтаар манай хүн өөрийнхөө цэргийн хүчийг баталж байгаагаар дууснаа та тэндээсээ шууд зураглал солигдсон хэсэг хугацааны өмнөрхөө шилждэг бөгөөд манай хүний хэлж буй бид нар капал дээр лөө төрүүлжтэй арга болно. Гэсэн хажууд нь сууж байсан клауд бид нар яаж тийм хурдан тэлэх юм. Гэхдээ манай гисэр болохоор Десмонд болон Кабалдыг гэр бүл Дуугал гэр бүлд өөрийнхөө хүчийг зээлүүлээд өөрөөр хэлэх юм бол Дуугар гэр бүлийн газар нутаг чөлөөтэй хөдөлж чадах чадрын хүлэгнүүд гэсэн үг ээ. Кабалтай ч гэсэн тэгэхээр манай дайсан болно. Хэрвээ ер нь Кабалтыг ялчих юм бол хідүүлээ төмрийг нь авч болох нь байна, хөдрийг нь авч болох нь байна. Энэ бол дайсны хүчийг söдруулж өөрсдийнхөө хүчийг нэмж болох хамгийн сайхан боломжоо. Тиймээс ер нь Кабалт руу дайрнаа гэдэг төлөвлөгөөг эднэрт хэлж байгаа. Хайдун байсан клауд. Тэгвэл бид нар яаж тэгэх юм? Кабалтын зэргүүдийн хэрэгэлтэй хэрэгслүүд нь умардын хамгийн сангийгддэг үстэй. Тэгэхээр та бидний зэргийн нэг хүч хэмжээ чанараар дутмаг байгаа гэж хэлээд байна уу? Бид нарыг 200 анги чинь маана ашиглаж чаддаг хүлэг батрууд болох болно. Сайн бэлтгэгдсэн хүлэг батар 100 ангийн зэрэгтэй тэнцэнэ гэдэг үстэй. Хэрвээ бид 200 хүлэг батрыг бүрдсэн салааг байгуулж чадах юм бол энэ чинь 20 мянган хүний хүчтэй тэнцэх хэмжээний дайчтай боллоо л гэсэн үг. Тэр нь бол яаж ингэж маанаг нь ашиглаж сурах юм бэ? Энэ ч нэлээд олон жил чардаг гэдэг үстэй гихтэн. Вэнэс чи тэрийг надад ирж авч чадах уу? Гэсэн маш олон маана шахалтын тэмдэгүүд авчирдаг бөгөөд эднэрүүгээр яг яах юм бэ гэхээр энэ зүйлийг ашиглан нэгэн сарын дотор маана ашиглаж чаддаг болно гэж хэлдэг. Үүний бүтээгтээ хамгал өнөөх рүүний чулууг ашигласан байдаг бөгөөд мөн пердиумын маана хөгжүүлэх арга техникийг жаахан өөрчлөөд эндээ шингээсэн бош таарнаа. Ингээлийн өмнө Кабалти руу бас дайрч байсан юм байна лээ. Тэгтэн мэдээж Кабалти хаант улсын хан хэрмэн маш бат бөх эргэн тойрны дүүрэн хонголтой хамгаалтын зэвсгийн төгс зохион байгуулалттай ийм олон хамгаалтын элементүүдийг байгаагийн улмаас Кабалтигийн цайз гэр бүлийн олон үед амцсан түүхэд нэг ч удаа онож байгаагүй гэдэг юм. Хэрвээ тэд хамгаалтын байдлаа шилжих юм бол манай цэргүүдийн хэрэгэлдэг арга барилыг хэрэгжүүлэхэд үнэхээр хэцүү болно. Тиймээс ер нь бол энэ тал дээр л анхаарах хэрэгтэй гэж хэлнэ. Харж байгаа үсттэй. Дайрхаа болоод Десмонтыг хаах таал төвлөрцгөө. Хэзээ үж магадгүй ч төмрийн хөдрөө өөр бүс нутгаас авцгаая. Бид ялахгүй тэр мөрөд тавьмаар байна. Хөөе. Битгий газар нутгийнхаа хувь цайгаар мөрөд тавиад бай. Үүнд битгий санаас автаа надад өргөж төлөхөө байдаг. Зөрөгдөө солигдсон манай хүн өөрсдийн цэргүүдийн урд гүрж ирсэн байх бөгөөд тэднэрт маана заана гэхдээ нөгөөдөл нь мэдээч маш их эргэлзэн. Өргөдөл манай хүн тэднэрт ердөө нэгэн сарын дотор та нарт маана зааж өгөх ёстой. Яаж эдийг нь тайлбарлаад өгье гэд хэсэг хугацаа өнгөрөхөд манай хүн хэдий нөгөөдөлийг чинь ард нь гарч ирсэн мааныхаа төвлөрөлтөнд туслаад байж байдаг. Мэдээч нэгэн сарын дотор хэдэн олон жил сурдаг зүйлийг зааж байгаа учраас маш их дарамтжагалдаг бидрэн цэргүүд нь хялааж унах нээж авсан. Манай төлөөлөхийн тулд хөвлийн доод хэсгийг агарт байгаа маананы хэсгүүдийг цуглуулж маананы зүм үүсгэх хэрэгтэй. Ингэсээр манай хүн цэрэг бүр дээр тулж ажиллан тэднэрт зааж өгдөг бөгөөд хэсгээр ялч сороод ах шиг байгаа. Та их шаргуу ажиллаж залуучсантай. Баярлалаа. Хөөе. Чи тэднийг бүгдийг нь байрлал хүргээд өгч чадахгүй биз? Тэдний хэсэг хугацаанд таарах хэрэгтэй байна. Өргөдөл нөгөө нарийн бичих шиг юмдаа хандаад манай салаа ашиглаж болох хуйг дуулуудыг хий. Одоо болоод яг яаж байна та? Ээлбэ дараа ирэхгүй байгаа чи одоо ч удаа хэзээ ирээд байранд хүлээж байгаа. Байранд. Зөрөглөө солигдсон хэдэн одоочууд газар ухан гарч ирж байдаг бөгөөд бүгдээрээ гараад ир. Глаурик. Чи итгэлтэй байна уу? Энэ хаан тусаас сухлаа гэдэг бид нар эрхчлөлтэй болно гэдэгт. Тийм ээ. Энд өөр хаан тусад олон төрлийн болоод хамт амьдардаг нууц бие даасан дүүрэг байдаг гэж хэлсэн. Тэгэхээр үнэн байх хэвээр. Явцгаая. Хэл яг бидний өмнө байна. Та нар юундаа эргэлзээд байгаа юм? Хурдан шиг явцгаая. Та нар одоош боолын амьдралаар амьдармаар байгаа юм уу? Хэрвээ айгаад байл буцаж явж байгаа бүх амьдралаа язгууртын тоглоомыг зарцуул. Үгүй тийм биш. Гэсэн ард нь манай хүн хэдийн хүрээлж гисэн байдаг бөгөөд зогтоод ямар ч тэмэргүй дээ. Үүнийг харсан нөгөө одоочууд ч бүгд л зог туссан яг яаж мэдсэн талаар нь гайхаж асуудаг. Чи ганцаархнаар хүрээд ирчихсэн юм уу? Тийм ээ, тэгсэн.
Тэгсэн нөгөө одоонор нь цаана хилэлцэж байгаад тэгвэл чамайг байхгүй болчихвол бид нар эргчлөөтэй болох нэ. Буюу мэдээч манай хүн рүү дайрах гэж байгаа. Хэсэг угсны дараа зурглал солиохдоо манай хүн хэдийн бүх одоонорыг зохицуулсан байдаг бөгөөд одоонор чинь робот бүх юм да. Тэрдээ та нар одоо зүхтаасан гэдэг чинь мэдээ. Тийм бол та нарыг хайж болоод алах нь ойлгомжтой. Тиймээс зүгээр энэчнээ үлдээд надад ажиллаа гэхтэн битгий нэтрвэт. Энд үлдээд энэ чамд өдөртөө тоглоом хийж өгч байснаас эргчлөөнийхөө төлөө үгсэн мэн дээр. Хэрвээ чи биднийг ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүйгээр чамд ажиллана гэж бодож байвал том энэ төрч. Надад тэр таалагдж байна. Аргагүй л ирээдүйд домогт дарах ингэж дуудах хүмүүс шүү. Тэгэл ихтэй. Хэрвээ чи минутаар чин чударгаар ажиллах юм бол би та нарыг харьяа нутаг дэвсгэр гаргаж өгөөд одоонорт бидаасан дүүрэг байгуул чамайг буучлаас бүр мөсөн чөлөөлнө гэдгийг амлаж байна гэхтэн бид нарт эргчлөө өгнө гинэ. Тэр үнэгээс яриад байна. Утгагүй. Хаан тулсын хуйлд биднийг боолууд гэж тодорхойлсон байна. Тийм байхад хөдөөний чам шиг эзэн бидэнд эргчлөө өгнө гэдэг хоосон амлалтаас цаашгүй. Хууль хэрэгтэй үедээ засагдах болно. Главрик энэ газуурт түүний ард хаантыг дэмжигч бүлэг мэхэн байгаа гэж сонссон юм байна. Боломжтой жиж магадгүй. Энийг сонссон өнөөх ахалж басан Главрик чинь хэсэг бодлогочрно. Хэр манай хүн хэлэхдээ би зүгөөш нэг чамаар зөөгөл хийхгүй. Би нисхийг хүсэж байна. Зурглал солиход Кабалтын ордонд манай хүний зүгээс захиа ирсэн байх бөгөөд. Тэ тодорхой нэг гэр бүлдэл төмрийн хөдрийг таарч өмөртөн төмрийн хүрдтрийн зах зээлийг шудраг бус байдлыг алдагдуулж байна. Хэрвээ та захаа Фенрес болон Фенрестэй хөрс эргэлтэй газар унтынх нь нээхгүй бол харамсах болно шүү. Нөгөөх чинь шууд л Баран Фенресээс ирсэн загтад бүдүүлэг өөрийгөө их юм ботсон батсан. Тэр яг л эрүүл ухаан алдсан бол л та. Буурхаа минь. Иймэрхүү аргыг хүч ирэх мэдлэлтэй хүмүүс л ашигладаг юмсан. Иймэрхүү нэгэн хэрэггүй захиа явуулчихад Фенресээ юу хийж байгаа юм бол доо. Түүний өрөө суусан хилсэг зөвлөхүүд нь сайхнаас тэдийг хэмжээний хүнсийг зэрэгтэй газруудаас авч бүр төлбөрийг нэмж төлж байгаа гэсэн. Хааны бүлэгмээс илгээсэн цаагаштай хүлээн авсныхаа дараа тэд хүнсний хомсдол орсон бол л та. Нэг өөр нэг зүйлийг хэлдэг нь манай хүн газар нутгаа сүүлийн үед маш ихээр хүчрхэгж байгаа учраас янз бүрийн тодорхойгүй асуудал гарч ирэх нь ойлгомжтой явц. Гэхдээ би чиний уналтыг илүү тод нүдээр хармаар өрнө гэснээр захиаг шатаагаад орхино. Зурглал Маркес Бранфортын харш руу. Тэр өөрийнхөө өрөөндөө ороод ирэхдээ нэгэн загтал байдаг бөгөөд өнөөх загтлыг аван уншихад гислэн байна. Хаантны даагчдад 10 жил хөрөлцөх хэмжээний хүнс нөөцөлгөж зөвлөөр. Удахгүй хаан тулсыг бүгэлдэн донслох хэмжээний том үлсэглэн болох болно. Мэдээж энэ зүйл бол манай хүний төлөвлөгөөний нэг хэсэг байгаа. Тэгээ яг юу болохыг нийтүүлээд цаашдаа хараад ойлгоё те. Маргааш болоход охин нь түүний өрөөнд орж ирэн та яагаад урж ин унтааг юм бэ гэхт. Росали. Даагчид болон хаантны даагч язгууртнуудад намайг одоо уулзалт зарлана гэж хэл. Маркес Брамфорд руу захиа илгээсний дараа урд очиод байгаагүй асар их үлсэглэн улс даяар тархсан. Асар хуурай цаг агаартай гол мөрнүүд чиргэж ургацсан ганцсан тул үхэлцгээч. Үлсэглэнд нэрвэгцэн хүмүүс араараас гарч ирж хүнсний төлөв тэмцлээс болж өөмөө самуун дэгдсэн. Энэ бол түүхэнд тэмдэглэгдсэн байгалийн гам шиг байв. Цаг нь боллоо. Кабалтын ордонд өнөө Кабалт чинь хүнсгэлэнгийн чулуунууд таасаагүй гарч ирж байна. Хүнсний үн тэнгэрт хадаж байна. Ямар ч анхаарал байхгүйгээр яаж юм ингээ би цаг агартай болдог байна. Хаантын таагч тэл хийцэн хүнсээ нөөдөлсөн гинэ. Фенрисийн газар нутаг амжилттай ургаж цураасан гих суу яриа гарсан байна. Новш гэж. Хүнс дээсмон яг ямар новшиг үлээгээд байгаа. Тэр Фенрисийн нөөцийг аваад өөртөө хоол болон газрыг хамгаалах хэрэгтэй үсттэй. Тэр яхаа жоохон хүлээгэж хэлсэн. Дээсмэн тэр газар нутагч бас энэ цагаараас болоод дайрах мөчөө алдсан болтой. Тэнэглэл. Тэр тэгээд хизээ бид нар хүнсээ явуулах юм. Надад хүнсээ баталгаажуулах санаа байна. Яг Баран Фенрисийн хүссэн шиг тэдэнд хүнсний орон төмрийн хөдөр өгье. Тэгээд товчхон тайлбарлахад угаасаа газар нутгийнх нь хамаг л иргэдийн үүсгэл дэрвэгцэн байдаг бөгөөд өөртөө ч гэсэн хүнсгүй болоод ард иргэдээсээ хүнсийг нь булааж авах нь байж болшгүй зүйлээ. Тиймээс бид өөр олон зүйл толгой гашилгаж өөртөө хүчийг суудруулахгүй тулд эрдгэн шиг энэ хилцээр хийх ёстой гэхэд нь шууд л тийм байна. Энэ мэдээллийг яг одоо Фенрисээр явуулаа гэхэд манай хүн хэдийн ордных нь гадаа өөрийнхөө цэргүүдийг дагуулсаар хүрээд ирчихсэн байдаг. Тэн дээр байгаа цэргүүд нь бүгд л маана урсаж байна. Мөн одоондорын хийсэн хуйг дуулгыг
өмсчихсэн байдаг. Манай хүнийг гадаа нь хүрээд ирчихсэн байна гэдэг сургаар өөрийнхөө хэрмийн дээр Капалди гараад ирчихсэн манай хүнийг үгсэн. Энэ үнэхээр л хаанаас тусламж аваад ийм олон цэрэгтэй ирсэн байлаа надад юусоо хамаа байхгүй. Манай ханны өмнө тэд нараа хөчөн мөксдгөөс аргагүй. Каунт Капалди. Та миний загтлыг уншсан уу? Барон Фенрис. Энэ яадаг төвөг бодолтой. Үржилэн мэдгэлгүйгээр айрмаа авчир зөрөглөн гинэ. Би өөрийн санаагаа илэрхийлсэн. Би танд хэрвээ захаа нээхгүй бол харамсан шүү гэж хэлээ үсттэй. Буюу манай хүн аль хэдийн дайны анхааруулга та нарт өгсөн шүү. Тийм учраас харамсаад ах зүйлгүй үсттэй гэж хэлж байгаа. Дэвэтэж Капалди юу гээл шууд алдаад гэж зөвшөөрөхөвтэй. Энэ бол ерөөсөө хүндлэл биш ээ. Та эхлээс өмнө заавал дайны тунхаглал зарлах ёстой байдгийм. Язгууртан хүнтэй ингэж харьцчих чинь үнэхээр үл хөндөгсөн асуудал гихтэн. Энэ бол миний дайны зарлал. Гэснээр нумсан магсаж тэнцэн нь байсан хуйгд зэргийг толгойг нь Капалдигийн чихтэй нэвт сүлбэн. Манай хүнийг дайглуулсан гэдэг мэдээ Кардианыгийн нийслэл хотод хэдий хөрчээ. Барон Фенрис дайглуулсан. Энэ өсөглөн ган ачгийг бид нэр түүний анхааруулгын ачаар тэсчэд байгаа нь үнэн. Ийм үед дайн хийн гэдэг. Тэгээд дайн хийж байгаа шалтгаан нь тэд нар Фенрис болон зэрэгэлдэх хотодод өөрсдийн төмрийн хөдрийн захаа нэгээгүй. Үүнээс үүдэж Каунт Капалди Десмонтын газар нутагт 8-ны онцгой гэрээ хийсэн нь ил болсон. Нөгөө угсаа ямар шалтгаантай байж болно л доо. Одоо тодорхой болж байна. Түүнийг илүү их асуудал тарихаас өмнө бүлгэмээсээ гаргах хэрэгтэй. Ингээд нөгөө командлагч язгууртан амны. Энийг хүртэл ард нь байсан нөгөө хоёр тусган дэмждэг бөгөөд. Чи зүгээр л тэр хүүхдэд дургу болохоор ингэж бах юм уу? Юу? Бүгдээрээ тайвширцгаана. Энэ нөхцөл байдал бидний хийх ёстой зүйл бол гарц гаргалгааг болох. Дан хитийн ихэлж гисэн. Ягаад тэгсэн тухай ярилцах утгагүй зүйл. Чи намайг ямар тайван байгааг мэдэхгүй байна. Энэ биднийг Докал гэр бүлийнхний хувьд амархан олзол болгож хувиргана. Би үнийг дэмжиж байна. Гисэр Докал гэр бүлийн Каунт Пов гэх хүн гаднаас ороод ирнэ. Барон Фенрис төвийг сэгт Каунт Калбердигийн эсрэг дайн зарласан. Энэ ган гачгаас болж бүгд л зовж шанаж явахад ийм шийдвэр гаргасан дэтгэж ядаж байна. Үүнийг хаантны дэмжигч бүлгийн хүсэл зориг гэж ойлгож болох уу? Маркес Франфорд. Тэдний тагнуулын сүлжээж өста тоглоом биш юм аа. Их хэллээсээ л ийм хүчтэй хэрэгтүүлэх юм уу? Тэгэхээр өөртөө тийм ихтэй юм байна. Ер нь шууд гол санаа нь болохоор энэ хүүрч нь орж ирээд хаант улсын эсрэг бүхий л төвийг сагдаг хүмүүстэй нийлээд эсрэг бослого зарлахад хамгийн төгс цаг болж таарж байгаа байхгүй юу? Харин манай гисрэг үнэхээр л Капалди ордныг эзэлчих юм бол маш том төмөр хөдрийн уурхайг өөрийн гарт оруулчих юм бол одоо энэ бүх эслээс урьдчилан сэргийлэх боломжтой болно гэж ойлгож байна. Юутаас зөрөглөл эргээд манай хүн дайны талбар дээр байх үеэр шилждэг бөгөөд өнөөх Капалди чинь өөрийн цустай чихээ барьсаар уурандаа багтран шууд л өөрсдийн цэргүүдтэй байрлалаа эзэл гэж тушаадаг. Цэргүүд нь хааныхаа хэлсний дагуу байрлалаа эзлэн манай хүмүүс руу нумсам агсдаг бөгөөд шууд л манайхан бэлэн байдалд орон өнөөх сүнүүдийг нь амархан гих чинь зайлуулдаг. Тэгж явсан Капалди чинь өмнө хамгаалж байсан болохоос юусоо дайраагүй учраа сүртэй айхтар дайралд ирэхгүй нь ойлгомжтой байгаа байхгүй юу? Сэрэг дөрөлтөг нь манай хэд өөрсдөө хөдөж аваад манай хүн шууд л эргэж цэргүүд рүүгээ хандан. Манайх бүгд бааз руугаа буцахсаг боллоо. Дараагийн төлгөөгөө боловсруулна. Хойно баазд нь Галавад Венди Венеца гургулчихсан байдаг бөгөөд манай Капалдид нэлээд тайван байдаг. Учир нь юу гэхээр Капалди хаан дулс чинь ерөөсөө хүнстэй нөөцгөө болчихсон байгаа учраас тэр хэдийг бууж өгтөл нь байнгын гаднаас нь бүслээд ямар ч хүнс оруулах боломжгүй болгоод удаанаар маш амархнаар ялах боломжтой болсон гэсэн үг. Тэгээ сууж байхад нь манай хүн гаднаас нь орж ирэнгүүтээ шууд л Бендэд тандаад шиднүүдийн армийг бүрдүүлээ. Дараагийн дайралтанд хідүүлээ төвлөрнө. Гэхдээ Галавад яагаад ингэж их дайрахыг хүсэж байгаа юм бэ? Хэрвээ зүгээр явхад л хидэр чинь бууж өгөхөд энд дуусан шүү дээ гэхэд энэ хид чинь дүүкийн тусламжийг авах магадлалтай учраас аль болох хурдхан шиг дуусгана. Тэгэлхтээ энд хүмүүсийн бодож байгаагаас ч илүү хурдан дуусна. Тэгээ яг манай хүний хэлсний дагуу нөгөөдүүлчин өөрсдийн хүн ордонд ороод ирж гисэн манай хүнийг зүгтсан. Зүгтангуудаа зүгээр л хідүүлэн гэр хүнсгүй учраас бууж хөөртөд хүлээгээр шийдсэн бололтой.
Гэхдээ миний яар дуу калгэр байгаа. Хүдрийн уурхайг мань алдахыг хүсгүй л бол цэргийн хүч явуулна гэдэгт итгэлтэй байна. Ингээд яг л манай хүний бодсон зүйлийг нь бодоод байгаа байхгүй юу? Тэгсэн манай хүүхэд хэдийн ордынхын гадаа ярьж гисэн нэг нь нүх ухаад байж байгааг нөгөөдөлж болоод харчихнаа. Тэгээ харахтаа яг юу гэж боддог вэ гэхээр манай ханыг тэр дэдрэгөө нэвтүүлж гуйгаас хойш нүхээр хонгил үүсгээд манай урд хаалга руу гарч ирэх гэж байгаа баха чаавас. Өвтөн өнөөх чинь тэднэрд урд хаалган дээр өөрсдийнхөө зэргүүдийн хүчийг бэлтцгээе. Хэрвээ нүхнээсээ толгоо гоцгуулга магц тэднэрөө гинтийн даралт хийх болно. Фенрис чи ч үнэхээр тэнийг юм да. Чи над руу ямар ч гинтийн даралт хийсэн хамгийн сүлд зогсох хүн нь бол би. Зөргөлөл хідэн одоондор руу шилждэг бөгөөд өнөөх одоондор нь манай хүний захиасаар уул руу зөөж байдаг. Үзэгдэл манай хүнийг энэ одоонортой яг юу ярьж байсан талаар гардаг бөгөөд хамгийн сүүлд манай хүн нисмээр байна гэж хэлснэ тэ. Гисэр түүдэг галын өмнө сууж байхдаа нэг даавууг түүдэг галынхаа дээр тавин халуун агаараар даавууг дүүргэн яаж хөнгөн болдог талаар нь харуулдаг. Тэгээ газар зурж юусэн чинь өнөөх Голгаврак гэдвэсэн инженер нөхөр шууд л үүнийг нь олж харангуйтай хэрвээ үнэхээр л маш том бөмбөлөг хийгээд хүн зогсох боломжтой сакс тэндээсээ халуун агаараар үлээгээд байх юм бол үнэхээр л энэ зүйл боломжтой байна гэж сэтгэлд нь гөржсөн амтан яалчгүй инженерийн сэтгэлгээгээр хараад энэ ажилд нь орохоор болсон юм байна лээ. Дэ мэдээж хийн соргоог зүйлийг хийж бүтээх нь дархан хувийн хувь зайлшгүй байх ёстой ад жаргалыг нь ялгаруулдаг зүйлийг нь манай хүн олж мэдээд ажилдаа оруулж байгаа байхгүй юу? Манай хүн өөрийнхөө бүхэл зэргүүдийг цуглуулсан тэдний өөдөөс яаж дайрах тактик хэлдэг бөгөөд энэ бөмбөлөгтэйгөө явсаар яг цайзын голд нь буж дотроос нь зэргүүдийг нь химэлнэ гэж хэлдэг. Мэдээж Кабалтигийн цэргүүдийн өмссөн хуйг дуулах зэвсэг нь next level учраас та хэдийн манай ашигладаг ямар дуулахтай байгаа ч ерөөсөө хамаагүй яг л өөрсдөө хамгийн хүчрхгээр дайрахад бэлдээ. Гэхдээ ерөөсөө айгаад хэрэггүй. Бид нар өмнө хинийч орж байгаагүй араатны цорхойг эзэлсэн. Гэрээсөө ялах боломжгүй дайнд ялсан. Тиймээс бид нар боломжгүй зүйлийг боломжтой болгодог айрам юунаас битгий ай гэж цэргүүдтэй урам зориг өгөөд агарын бөмбөлгөөрөө тэдний цайзын яг дээр нь бууж ээлжээ сольж байсан цэргүүдийн амийг нь хорно. Манай хэдийг цайз руу нэвтэрсэн гих мэдээ Кабалтигийн цэргийн генералтай хүрсэн байдаг бөгөөд энэ мэдээгээ шууд л Кабалти хаанд мэдэгдэхээр түүнийг унтаж багт нь өөр өөрөнд дайрч ордог. Өөрөөр нь гайхаад яг юусэн шалтгааныг асуухад манай цайз хэдийн дайралтанд өрчихлээ гэзэнтэй. Тэгээ мэдээж яаж цайз руу гарч байгаа гэхтэн тэдний яг юу унасч дээшээ гарсныг мэдэхгүй ч гэсэн агаар дээрээс манай хэрэм рүү гарсан байна. Энэ нэг тийм чухал асуудал биш. Бид яг одоо хурдхан шиг хөдлөх хэрэгтэй байна. Би газар доогоорох гарцаар явж хэрэмний гадна талд очин ордны хаалгыг харах болно. Бид өмнөд хаалган дээр гол хүчээ дуудан дайсныг бүслэх болно. Бид хөнгөл рүү чиглэсэн өрх хүртэл бэлдэж тавьсан байхад харин эсрэхээр бид нар хууртаж өгнө гинэ. Миний орд хийцээш нурж байгаагүй. Чи надад Кабалтигийн угцаа надад дуусна гэж хэлээд байгаа юм. Эхлээд нууц гарцаар сэргүүтэйгээ хамт гарч тусламж. Бид энд үлдэж цайзыг хамгаалж бай. Гэхдээ хэрвээ тэгсэн ч байдалд ирдэггүй бол түүнийг гаргаарай. Зөргөл манай хэдийг хэрэм дээр дайсны сэргүүтэд тулдаж явах үеэр шаждаг бөгөөд төдөлн манайхан цөөхүлээж гисэн гисэр Белинда Каоргих 93 хүн чинь тэнд байгаа бүхэл зэргүүдийг ээж дараалан хядаж байгаа байхгүй юу? Нямартааш өнгөцгөн байсан цэргүүдийг хядаж дуусч байхдаа зэрэгцээд манай цэргүүд ч гэсэн дээрээс ниссээр бүрэн бүрэлдэхүүнээр цугларнаа. Тэр үед нь манай хүн шууд тэдэрт хандаад өөрийнхөө төлөвлөгөө хэлдэг. Каор хаан дээр цэргүүдэд зогсоогоо тэдний холын зэн зэвсгүүдийг устгах. Харин Белинда каунт кабелдэг бол. Мэдээ залуучсантай. Би ордны хаалга хурдал зам гарах болно. Та нар бэлэн үү? Гэсээр өөрсдийн цэргүүдийг дагуулan зам гаргахаар болно. Фенрисийн хүлэг батруудын тушаал. Довтолгоог эхлүүл. Яг л Кабалтигийн генерал боддож байсанчлан манай хэд хаалга руу дайрж байдаг бөгөөд өнөөгч нь шууд л өөрийн цэргүүдэд гол хүч ирэхээс өмнө тэднийг арга цааж бай гэсэн манай хідэн цэргүүд үнэхээр л дийлдэшгүй болж тэнд байгаа цэргүүдийг нүүдэрмхийн зурдал алж хэдсаар байдаг. Яг яаж би тэднийг яасан зогсоож чадахгүй байна. Бүх зэвсэгт манай шингэсэн байна. Тэд нар бүгдээр хүлэг батрууд гэж хэлээд байна. Гэхдээ хүлэг батрууд байлаа ч та зун зэргийн явгал зэргүүдийн салааг ийм хурдан дуусгаж чадахгүй. Урд зогсож байгаа нэг. Түүнийг
хуурдхан шиг дуусгах хэрэгтэй. За энэ хүрээд өнөөдрийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та маань дараа дараагийн партиг илүү хурдан авч үзэх үсэх юм бол 8000 лайк. 8000 лайк бол хэдүүдийнх нь байнгын дундаж дарддаг лайк учраас нэг төдийлөн санаа зовхгүй. Хэрвээ 8000 лайк үрэх юм бол шууд л дараагийн партиг нь цацна, окей. За тэгээд өөр нэг зүйл хэлэх юм бол та хэд маань үнэхээр хүлээж тийсгүй байвал manga.cg-ийн зурагтном.com зурагтном.cg сайт гэсэн холбоос руу ороод иргэн ирсэн хөлний цэргэн төлгөө гих ютүүнийгээ дуустал нь монгол хэл дээр хүлээж авч унших боломжтой. Тэгээ үнэхээр recap видеог нь үзье хүсвэл лайк атаар. За тэгээд өөр нэг хэлээд байгаа юм байх болохоор дараагийн парт руу уулзлаа. Тэр баяртай.